мэндийг хүргэе. Санаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань бас зочин оролцох байгаа. Тэгээд гадаа Монголд ч гэсэн Солонгос ч гэсэн маш хүйтэн байна. Бүгдээрээ дулаан авцаа өмсөөд ханаа томноос сэргийлээрээ. Тэгээ өнөөдрийн зочин болох Сараа их чагаа танилцуулъя. Тэгээ Сараа их маань өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? Намайг Манлын Сарангаа гэдэг. Тэгээд би бол Монголын гадаадд амьдарч байгаа монголчуудтайгаа адилхан нэгэн одоо Арабын нэгдсэн Эмират улсад амьдардаг нэг эмэгтэй байгаа. Тэгээд би тэнд бол нөхөр хүүхэдтэйгээ тэнд амьдардаг. Тэгээд Солонгост ирээд бол зүгээр нэг аялын журмаар ирсэн байгаа. Сараа ихч манаас өсчин байгаа тий. Тэгээд бас олон орноор аялж үзсэн. Бас тэр одоо утгаараа Beauty Love учраас бас олон орны эмэгтэйчүүд маань гоо сахнаа хэрхэн арчилдаг одоо гоо сахандаа хэрхэн анхаарал тавьдаг гэ тий. Одоо үс гизгээ яаж анзалдаг гэ одоо стил имиж фэшн ямар хуу одоо стил имижтэй гэх мэтчлэн бас олон зүйлийг одоо мэдээж байгаа хаа. Тэгээд та бүхэн бас асуух юм байвал асуугаарай. Тэгээд Сараа ихчээсээ одоо Арабын одоо охид бүсгүйчүүд эмэгтэйчүүд маань бас нүүр амаа хэрхэн боддог гэ тэ үс гизгээ яаж хандладаг гэх мэтчлэн бас зүйлийг маш сонирхож байна л да. Араб гэхээр одоо нүрээрээ ингээд алчуур зүүчихсэн яг тиймэрхүү л эмэгтэйчүүд санаанд орж байна. Нөгөө үсээ бараг ил гараад ингээд нүүр нь бараг ийм тал алчууртай тэгээ явдсан шүү дээ. Тэр хүмүүс бол Араб гэхээр ерөөсөө шууд утгаараа би ч гэсэн анх ингээ Араб руу явнаа гэхэд яг л тэр утгаараа ойлгож байсан. Тэгээд яг яваад очиход бол бүх юм шал өөр байсан гэдэг. Эмэгтэйчүүд үнэхээр үзэсгэлэн гоо. Тийм тэгээд тэр яг одоо бол бүх одоо дэлхийн ертөнцөөр л ер нь бол хүний соёл иргэншил ер нь өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэр утгаараа Арабын эмэгтэйчүүдийн соёл ч гэсэн айгүй өөр болсон. Дээр үедээ бол тэгэж одоо шашин шүтлгээрээ ч юм уу тий тэгэж байдаг бүтээдэг байсан бол одоо бол өөр ер нь цагаан энгийн хувцалж явах одоо эмэгтэйч байна. Одоо тэгээд Арабынхаа үндэсний хувцс болох одоо абаяг ингээд өмсөд явдаг эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр үнэхээр тэр эмэгтэйчүүдэд үнэхээр ингээд бурхан ингээд маш сайхан гоо сайхныг өгсөн болохоор эмэгтэйчүүд тэрийг ингээд юу гэмдэ одоо харж биширдэг үзүүлэхгүй юмсан гэсэн тэр утгатай гэж би сонссон. Ганцхан миний эмэгтэй шүү гэж яадаг бах тий. Яг л тэр бол яг л 100% юм дээ. Одоо бид нэр болохоор нөгөө нэг одоо би хаагаа ингээм амар гоё гаргасан ч юм уу иймэрхүү хувц өмсдөө ш. Тэр байдлын бас ингээ нуудаг зүгээр юм шулуун молоныг хувц өмссөн мэт штэ тий. Араб бүхнүүдээс надад хамгийн их таалагддаг юм нүд нь айгуу гоё нүдтэй. Амар яг ингээ нэг уурхицсан. Дур булаам нэг цаанаа л нэг нууцлаг айгуу гоё нүдтэй. Тийм тэгээд би бас одоо нүдээ хөвчлэн те ихэнх бүсгүйчүүд маань ямар хуу одоо яаж боддог вэ гэдэг талаараас амар сонирхож байна л. Ерөөсөө ингээд одоо ингээд Араб бүхнүүд ерөөсөө ингээд одоо жишээ нь ингээд зөвхөн ингээд нүдээ ингээд гаргацсан байгаа. Ерөөсөө ингээд ганцхан гаргаж байгаа, ил гаргаж байгаа үзэсгэлэн гоон тийм нүд болохоор тэгээд нүдээ маш үзэсгэлэнд гоёор боддог айгу тодруулж тэгээд одоо та нар ч гэсэндээ одоо бүхэл одоо интернет те сошиал үзэх юм бол одоо юу яадаг Арабын будалт гэдэг та нар тэгээд үзэх юм бол айгу гоё тодруулж айгу маш тод боддог нүдээ бол ямар ч эмэгтэй хүн тэр будалтыг хийж чаддаг. Тэгээд тэр сургалт байдаг тийм байдаг. Тэгээд ямар одоо гоо сайхны одоо бүтээгдэхүүн зарж штэ тий. Тэрэн дээр тэр бодолтуудыг бас заадаг. Би ч очиод сурч болно.
Би бас тийм бодол одоо YouTube-ээс харж ирсэн юм. Яг юм араб эмэгтэйчүүд айгуу гоё. Яг юм алчуураа зүүцэн мөрчлөөсөө нүдээ айгуу гоё бодцаа. Тэр бичлэгүүдийг харж ирсэн юм. Тэгээд бас юу өсөн айгуу гоё. Тэр өснүүд нь яг тэгвэл алчуур маш ихээр боодог. Тэгээд нар салхинд гардггүй болохоор хамгаалагддаг. Тий. Маш их хамгаалттай байдаг болохоор тэр эмэгтэйчүүдийн өсөн маш гоё. Намарс ерөнхийдөө бол жижигхэн одоо ингээл жижиг халмигч юм уу, тармилч юм уу тийм үстэй хүмүүс ер нь бол байхгүй дандаа урт үстэй. Тэгээд органик юмнууд аягүй хэрэгэлдэг. Тэд нэр юу гэхээр үгүй ядаж оливын тос гэдэг шүү дээ, тий. Оливын тосыг ингээд нэг одоо битүү ингээд түрхээд одоо массаж хийгээд бид нэр ингээд нүүр нь одоо өсөндөө массаж ингээд тэжээлийн тос хүрхэд ингээд массаж хийдэг шүү дээ, тий. Тэрнтэй адилхан ингээд наран одоо тийм оливын тоснд ямар нэгэн одоо ургамлын гаралтай аягүй тийм юу бацууд аягүй хэрэгэлж тий. Өсөндөө аягүй тэжээл өгдөг. Ерөнхийдөө жоохон тослог байлгадаг. Тий үсээ задгаа тавиад бид нар шиг одоо ингээд явдггүй болохоор тий явдггүй болохоор. Гэтэл ерөнхийдөө би сонсч байсан нөгөө араб эмэгтэйчүүд гэртээ амир гоёол ингэж хийж байдаг. Гоё хайгуу дуртай. Тий гэжсэн. Тэр үнэн үү? Тэр бол үнэн үү? Тий үнэн. Тэгээд арабын одоо дэлгүүр моол гээл тэр болгонд бол маш гоёмсог тансаг хувцнуудыг зардаг. Тэг хаанч байхгүй хувцнуудыг зардаг. Тийм тэгээд би ч гэсэн одоо ингээ арабд ч бод миний стил бас айгүй өөрчлөгдсөн. Айгүй би дандаа юм урт ингээ палажнууд өмсдөг. Зургуудыг харсан ч аим гоё эмхтэлэг. Одоо ингээ харсан ч гэсэн бас бүгд амар гоё тийм. Уус яг байгаа газараа уусдаг гэдэг чинь орчин нөхцөлтэй байна. Тийм ерөөсөө өөрийн мэдлэггүй одоо өөрөө заавал ингээд одоо план гаргаал тийм ингээд өөрчлөл би өөрчлөгдөх ёстой гэж ингэж байгаа юм биш. Ерөөсөө цаад одоо амьдарч байгаа улс орныхоо соёлтой хилтэд зохицуулаад ер нь амьдардаг. Тийм болохоор тэр бас айгүйх яадаг баха. Нөлөөлөөд тийм дахаас урахгүй. Дахгүй гэд явъя гэхэд дэлгүүрт нь ороод ерөөсөө тийг араби стилийн хувцнууд байгаа юм чинь тийм. Ялгаагүй солонгос байгаа юм чинь тэгээд цаанаасаа л ингээд солонгос янз бүрийн юм хэрэглэж байсаар байгаа бас байгаа орчиндөө уусчдаг тийм. Тийм бид нөгөө нэг яг гоо сахны бүтээгдэхүүн авахтаа хүртэл ерөнхийдөө яг одоо охтууд нь уруулаа яаж бодож байгаа тэр байлиг хиндээ ингээд өөрөхгүй гүшүүдэй гэж байгаа л нэг зэн чин дандаа орцсон яг ингээд өөрөө завждаг тийм. Би одоо ингээд солонгос дээрэл ингээд харж байхад би одоо монгол охтуудыгаа монгол залуучуудыгаа би хараад бол би танихгүй. Тийм. Солонгос уу монгол уу гэдгийг бол би хэлж бод мэдэхгүй. Тийм. Тийм болсон байлээ. Тийм. Гэтэ яаж ер нь бол монгол хүмүүс хаанч амьдэрсэн те дасан зохицоож амьдрах чадвартай хүмүүс гэж би боддог шүү дээ. Тийм. Тийм. Тийм шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ түр дуу сонсоод тэгээ дахиад нэвтрүүлэгтээ болцъё тий. За Хамгийн анхны үсэгт чи
Ясаа түрээд ирлээ бид гол маань гэсэн жоохон тайвширчлаа. Тий. За тэгээ сая араб скүүчүүдийн тухай ярьжсэн дээ. Яриагаа үргэлжлүүлье. Тэгээ та бүхэн бас асуух зүйлээ бол асуугаарай. Тэгээд араб сая юу яриа зогслоо? Одоо араб эмэгтэйчүүдийн талаар ярьцгаа сайхан нүүр бодол гэх мэтчлээ. Тэгээд араб эмэгтэйчүүд ерөнхийдөө одоо ингээд янз бүрийн фэйсбүүк ч юм уу инстаграмаас ч юм уу ингээ харж байгаа. Одоо бэлгүүсээ гаргасан хувцас амар бариу хувцас айгүй хүмүүстэй юм шиг санагддаг байхгүй надаа. Үнэн нь та яг одоо бодит байгаа амьдарч байгаад ирсэн учраас гэж байгаа тийм. Амьдарч байгаа тэндээ. Тийм амьдарч байгаа. Тийм тэгээд түрүүн биелсэн штэ. Одооны ингээд орчин үеийн хүүхдүүдийн залуучуудын одоо амьдралын хэв маяг стил бол ингээ байнга өөрчлөгдөж байдаг. Араб ч гэсэндээ адилхан л хүн тий эмхтэй хүн бол бас гоо сайхнаа тэр сайхан гоо сайхнаа бас харуулахыг маш хүсдэг хүмүүс. Тий надад бас гэдэг найз нар байгаа. Тэгэд үнэхээр бас надад хэлжсэн байхгүй. Ингээд тий та нарт ингээ гадаад хүмүүст би ингээд атаархтгаа гэдгсэн чинь яа тэгээ асуусан чинь ярина. Тэгчихсэн аахгүй. Гэл би ингээл амар гоё тэр бол эмхтэй одоо эхнэр хүн л дээ. Одоо нэг чиний асуусан асуулт бол одоо залуу охтууд хөвгүүд тийм. Одоо Дубайд бол маш их одоо цэнгэний газрууд одоо night club гэж ярьдаг шүү дээ тий. Night club-ууд бас аягүйх байдаг. Тэгээд тэрэндээ бол бас тэгж явдаг. Тийм. Адилхан л одоо залуучуудын жишгээр тий яг тухайн одоо үеийнхаа тухайн өдрийнхаа одоо стил загвараар одоо бол хувцалж явж байгаа. Тийм. Дубай маань амар хурдан өгчсөн хот гэж би бас сонсч байсан. Тийм. Тэр жилийн дотор айгүй асар хурдтай хөгжсөн. Тэр бол бас яг баян ялгаагийн одоо харьцаа нь адилхан л баг тий. Хүмүүс ч байдаг. Үгүй ядуу хүн бол байхгүй. Тийм Дубайд бол Арабын нэгдсэн Эмират улсад бол тийм ядуу хүн байдгүй. Яагаад гэвэл тэдний одоо хаан засаглалтай орн штэ. Тэгээд хаан нь бол маш их арт иргэдээ нэгдүгээр тавьдаг хүн баггүй юу. Тэгээд одоо монголоор хэлэх юм бол эх орны хишиг гэж одоо арт түмэндээ хүн бүр болгонд ингээ өгдөг. Хүүхд гаргаалах юм бол хүүхдэд хүүхдийн мөнгө гэж маш их хэмжээний мөнгө өгдөг. Тоог ус байрны мөнгөний хүртэл ингээ маш их хэмжээгээр бүр ингээ 70%, 80% хөнгөлөлттэй өгдөм байлээ. Тийм. Тэрмийг бол судалж утсан би чинь бас Монгол хүн штэ тий. Монгол орн маань яаж хөгжиж байгаа вэ? Яаж одоо хүмүүс маань одоо эдийн засгаар хямарж байгаа вэ тий. Тэр болгонд мэдээж миний гэр бүл, миний эцэг эх тий ах түүнэр бүгдээрээ байгаа учраас Монгол орныгоо бас ингэж харьцуулж ингэж үздэг. Тэгээд би болохоор яг ингэж Хинтээ аймгийн Борон дүрт өсөж төрсөн. Тэгээд манай тэр одоо нутаг бол уурхайтай газар байхгүй. Тийм тэгээд яг одоо манай уурхай болохоор бас манай найз нар бас ингээд уулуурхай инженер тийм ингээд зөндөө тийм мэдээллүүд агиох байдаг байхгүй. Тэгээд тэгэхэд бол ингээд Арабын одоо Эмиратын газарт орох газрын баялаг манай Монголын газрын орох баялагтай бол ерөөсө адилхан. Гэхдээ Араб бол ингээд улс орноо одоо арт иргэдээ бол нэгдүгээр тавьсан хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээд тийм болохоор үнэхээр одоо арт иргэд нь үнэхээр баян тансаг амьдарч байгаа. Тэр ч утгаараа одоо хүмүүс бол Арабыг бол баян орн, алтны орн гэж ярьдэн штэ тий. Тэр бол үнэн. Тэгээд баян ядуу хүн бол би хараагүй гуулгуугаад ядруухан хувцтай би хүн явж байгааг хараагүй. Тэгээ дандаа одоо гаднаас те одоо Филиппин, Энтхэг, Пакистан, Афганистан ийм хүмүүсээр одоо ингээд өөрсдийнхөө одоо
ажлуудыг одоо хийлэгдэг, хэцүү ажлуудаа ингээ хийлэгдэг тийм хүмүүс байгаа. Араб гэдэг орны тухай бас яг тийм олон мэдээлэл байхгүй. Яг ингээд бид заримдаа ингээд солонгос ингээд байгаа шүү дээ. Ингээд явж байгаа солонгос зарим хүмүүс Монгол орны тухай ямар ч мэдээлэл авахгүй. Яг ингээд нэг дээр үе тавсан нэг мэдээллээрээ та нар хичээлдээ морь яг зөв. Харин тийм. Надад ямар ч мэдээлэл байхгүй болохоор. Гэхдээ тийм арабын талаар бол мэдээлэл авъя гэдэг юм бол мэдээллийг бол ханаас ч авч болно. Гэтэл манай Монголын одоо талаар мэдхийг хүссэн хүн бол интернетээс ямар ч мэдээлэл авч чадахгүй байх шүү дээ, тий. Тэрэнд бас би айгүйх жоохон сэтгэл гонсгор явдیں۔ Яг тэгвэл би чинь Монгол хүн учраас бас найз нөхдөдөө одоо өөрийнхөө орны талаар ингээл бас ингээл тайлбарлаад хэлээл яриад өхийг ботход Монгол орн чи ямар орн байдаг вүлээ гэл тэгэл одоо чинь өнөөдөр надтай танилцсан хүн маань очоод интернет ингээ хүн болгоно л ингээл интернет рүү ордог болсон тий. Гэтэл одоо ингээл Монголын талаар миний ярьж байгаа тэр сайхан би чинь мэдээж монголоо муулаад ярихгүй тодорхой штэ тий. Тэгэл маш сайхнаар ярьдаг би чинь одоо ингээл монголоо сандаг тий. Тийм болохоор мэдээж миний охин орон учраас миний орон сайхан тэгээд тийм болохоор сайхныг магтахаар одоо интернет одоо сошиал медиад бэдгүй байхгүй юу, ямар ч одоо мэдээлэл байхгүй, тэр нь айгүй үнэхээр харамсалтай санагддаг. Тийм. Facebook ч юм уу YouTube дээр ингээ Монголын яг Улаанбаатар хотын оройны дүр төрхийг ч юм уу ингээд яг гой одоо фотошоп хүүхдүүд янзлаад ингээд явж байгаа юмнуудыг Facebook дээр шеэрлээ. Ямар нэгэн Монголыгаа танилцуулах ямар нэгэн тийм одоо тохиолдол гарах юм байна шүү, тэрийг үзүүлчихдэг байхгүй. Тэгэл тэргээр бас аюугаа мэдээлэл өгч болно дээ. Тэгээд өөр бас та хэдүүлээ өсний одоо өсчийн хэмжээндээ бас үс хэрхэн арчлахгүй тий. Өөртөө гэртээ бас үсээ хэрхэн одоо гоё тайрах вэ? Би бас чоологтой болохоор өөрөө тайрахад амар хэцүү байдаг байна. Үсээ бас хэрхэн амархан өөрөө тайрч болох вэ гэх мэтчлэн мэдээлэл бас таахгүй юу? Тий, ер нь ямар ч өсчөнч вэ, гоо сайхан, ямар ч мэрэгчлэр нэг тодорхой хэмжээгээр сурцсан байгаа тохиолдолд хизээч амьдралд юусаа ингээд алдагддаггүй байхгүй. Тэгэхээр би бол одоо нөхрийнхөө, хүүхдийнхээ бүр нохооныхоо үсийг хүртэл ингээд засчдаг. Тий, өсчөнд ороод ингээд үнтэй өсчөнд ороод ингээд үсээ засуулчдаггүй. Тий, тэр мэрэгчлээ ингээд мэрэгчлэрээ ингээд үргэлжлүүлээд ажиллахгүй байгаа ч гэсэндээ би тэр мэрэгчлээ өөртөө болон өөрийнхөө гэр бүл найз нөхдөдөө би тэр хүргээ явж байгаадаа би айгүй баярлдаг. Үнэхээр өсчин гэдэг чинь айгүй гоё мэрэгжил шүү дээ. Би л айгүй дуртай. Тэгээд өөрийнхөө өсийг хүртэл ингээд би тайраад тий ингээд арчлаад будаад янзлаад ингээд өөрчлөөд ингээд өөрийнхөө имижийг ингээд тодруулаад явцдаг. Тэгээд тайралтын талаар бол айгүй яг хоо мэрэгчлийн бус хүмүүс айгүй хэцүү санагдах байх л та. Ер нь ямарваа нэгэн юмд нэг жоохон нэг би одоо суур баг зэргийн суур байхад л тэгэл ингээд цаашаа өргөжлүүлээд ингээд явцдаг байхгүй. Тэгээд чиний хувьд бол ингээд юм чоолк гэх тий. Би бол одоо үсээ ингээд чоолк тавих юм бол үсээ жоохон ингээд дээшээ барьж агаад чиний тухны хэмжээ ямар вэ тий. Тэгээд тэрнээсээ 1 хуруугаар илүүтэйгээр одоо жишээ нь 4 хуруу тухны хэмжээ байлаа гэхэд чи ингэж аваад 5 хуруугаар ингэж дээшээ барьж агаад тийм ингээд тэгшгэн. Тэгээд эн чинь ингээд буугаад ирэхээр ингээд тийм дали гаргаж болно. Хэрвээ чиний хувьд бол тэгшгэн чоолох учраас бүх юугаа үсээ авж байгаа, дээшээ авж агаад тэгээд ингээд дээшээгээ би бол өөрөө тайрчдаг болохоор би ингээд дээшээгээ ингээд тарчдаг байхгүй. Тэгэхээр нөгөө уртлын ус чинь ингээд дээдлийнхаа устэйгээ уусаад ингээд яг ингээд тэгшгэн ингээд тарих чинь өөр, ингээд барих чинь араа ингээд уусгалттай тайралттай гараад ирж байгаа байхгүй юу? Тийм тэгээд тэгш одоо өсний чоолкыг бол тэгэл тайрчин. Би болохоор таны шиг яг ийм хүнээс сонсож байгаа болохоор дээшээ ингэхгүй доош нь ингээд самж байгаа л бараг сармуусаа хайцлах нь холгүй ингээ. Тийм тэгэхээр айгу тий тэгэхээр нөгөө нэг айгу тэгшин
Хаажилсан гарч ирдэг байхгүй. Дээш ингэж явах юм бол жоохон уусгалттай ингэж орж иж байгаа байхгүй тий. Та үсээ ер нь хэрхэн арчилдаг вэ? Би бол хүний үсийг ингээ хажуунаас нь харахад амар гоё эрүүл харагдчихэв. Харин ингээ сар орсон болохоор амар гоё харагдчихэв. Би яг үндэ би сая Солонгос ирээд Монгол үсчингээрээ тайруулсан, үсээ тайруулсан. Тий. Миний ус бас маш урт болцсон байсан. Одоо хэмлээ. Хандагийн ус шиг тий урт тэгээд ингээд шулуун тэгээд ийм хар устай байсан байхгүй. Тэгээд би одоо нааша ирэхийнхаа өмнөхөн одоо энэ радиогийнхаа нэвтрүүлгийг үзээд тэрэн дээр болохоор нөгөө одоо стрессцэн тийм хүмүүс би өөрийгөө мэдэхгүй хүн одоо стрессцэн ч юм уу гүү ч юм уу мэддэггүй байхгүй. Тэгээд ямар нэгэн байдлаар за стресстэйгүү байлаа гэж бодоход эмэгтэй хүн чинь ямар нэгэн байдлаар гаднах жоохон төрхөө өөрчлөхөөр ингээд аюу гой шинэ хүн болж гарч ирдэг байхгүй. Тэгээ би тэр нэвтрүүлгийг үзээд би ерөөсөө өөрчлөе. Өөрийгөө нэрээ яг тэр сэдвийг л өөрөө өсчин болохоор өсвөл миний хувьд бол айгу энгийн зүйл санагддаг байхгүй. Тэгээд нэрээ үсээ өөрчлөх одоо бараг л өөрчлөх цаг болсон юм байна да. Айгу олон жил ингээл нэг л хэвийн ингээл үстэй. Тэгээд тийм байна гэ. Тэгээ сая би ирээд ингээд үсээ тайруулаад ингээд сор тавиулаад ингээд өөрийгөө айгу гойцсон байгаа. Тэгээд тэр үсчин Монгол таунд Солонгосын одоо Солонгост одоо Монгол таавны өсчин эмэгтэй дээр очисон. Тэгээд тэр эмэгтэй болохоор би болохоор нэг гоё ингээд үсэндээ хийм хийлгээд нэг өөрчилчтэй юм билүү гэж утсан байхгүй. Тэгээд үсээ тайруулъя гэсэн чи ийм гоё үсийг ингээд яах гэдэг юм бэ? Би олон жил одоо нэлээд олон жил одоо ийм сайхан эрүүл үсийг би хараагүй байна гэд надад ерөөсөө үйлчлэгээ хийж өгөхгүйсэн амар хэцүү. Тэгээд би үсээ тайраад өччих гэ. Тэгээд тийм гуйж иж тайруулсан нэрээ. Тэр өсчний хувьд бол аюу харамсалтай санагдав. Тийм харамсалтай. Тэгээд би хийм хийлгийа гэдгсэн чинь хийм ингээ хийж болохгүй. Яагаад гэвэл нэг чиний ус чинь хит шулуун ус байна гэдгсэн. Хит шулуун нарийн ширхэгтэй. Тийм л дээ тэр бол тийм нарийн ширхэгтэй. Тэгээд тий би өөрөө ус чинь тэгээд амьдралдаа анх удаа би хүнээр хийм хийлгэж үтсэн л дээ ороогүй. Тийм тэрийг бол хийм болол орохгүй гэдэг мэдж байгаа л да. Гэтэл ямар нэгэн байдлаар бас айгу Солонгосын бас бүтээгдэхүүн чинь дэлхийд алдартай шүү дээ. Өснө ч гэсэн өсний бүтээгдэхүүн ч гэсэн айгу бас хүчтэй байгаад хийчих чинь болоо гэж бодоод нэг л өөрчлөмөр байна гэд. Тэгээд хийм хийхгүй, чиний өснө хийм хийхгүй гэд. Тэгээд тэр ихч бол үнэхээр өөр айгу өсч хүн болохоор өсийг айгу хайрладаг тий ингээд тэгээд чиний үсэнд хийм ихгүй сор ихгүй гэд намайг гаргачихсан миний үсийг тайраад тэгээд тэнгууд маргааш нь өөр үс чинь очиод дахиад үсээ сорлалцсан тэгээд яаж арчилдаг вэ гэхээр ерөөсө би бол яг хоо тэр одоо араб болохоор жоохон ерөнхийдөө халуун орон тэгээд тийм чиглэг орон бол биш. Тэгээд өдөр болгон би үсээ угаадаггүй. Үсээ угаахгүй. Тэгээд өнжөөд нэг үсээ угаахтаа тэрийгээ би ер нь бол үсээ угаахтаа за хүн бас ингээд шууд ингээд хуухандаа ингээд маш их хэмжээний ингээд шампунь холиод ингээд ячдаг. Тэгэхээр тэр үсний одоо хуухны угийг одоо шампунь болоод маш их гэмтээдэг байхгүй. Тийм тэгээд угаахтаа айгу зөв угаах хэрэгтэй. Тийм. Үзүүрээс нь ихслээд үзүүрээс нь тэгээд хуухраагаа ер нь бол хуухраагаа бол шампунь хүрхгүйгээр тийм хүрхгүйгээр ерөөсө хөөсийг нь хүргээл. Тийм. Би болохоор угаа ингээд угнаас нь эхэлдэг тийм. Шампунь ингээд авч байгаа үзүүрээ юм угааж агаад уг руугаа ингээд шампунь авч гараараа ингээд үрж агаад уг руугаа хийгээд амар массажлж угаадаг. Тэгэхээр уруугаад гэсэн юм. Тэгэхээр бас нэг юм асуухад одоо яг үсээ ингээд өдөр болго угаах эсвэл одоо 7 хоногт нэг 3 удаа угаах хангалттай. Би болохоор сонсч байсан байхгүй өдөр болго угаахаар одоо нөө шинэ үс ингээд угийнхын тосын сайн цэвэрлж өгөх юм бол
шинэ ус их гараад ус илүү өтгөн болдог. Тэгээд 7 хоногт одоо 2-3 угаах юм бол уг нь бохирдоод ус шинэ ус их ургадаггүй гэж бас сонсч байсан. Тэгсээр нэ бас баг угаахаар усанд айгүй сайн гэж сонсч байсан. Тэгээд яг аль нь зөв мэдээлэл юм бол тэрийг бас сайн мэддэггүй байна. Тухайн тийм яг ингээл Монголын нөхцөлд энэ төр чинь ингээл бас ингээл хавар намар ингээл маш их ингээл одоо салхи шуургатай, шороотой тийм үед ингээл ус айгу мух болчтой шүү дээ тий. Тэгээд тэр үед бол хит их хуурай газар нутаг дээр үсээ өдөр болгон угаадаг юм бол тэр ус чинь маш ихээр хуурайшна. Тослог үстэй хүн бол өдөр болгон угааж болно. Тийм. Тэгээ ерөнхийдөө миний ус бол ерөнхийдөө хуурай талдаа. Тийм. Тэгээд одоо бол хаанч тэр ингээд усны одоо цэвэр ус ер нь бол айгу ховордсон. Тэгээд уснууд ингээд шүүлтүр айгу багтай. Тэгээд хатуу ус болохоор үсийг маш ихээр гэмтээж унгаадаг байхгүй. Тийм болохоор хэрвээ өндөр болгон угаах шаардлагатай бол би болохоор цэвэр ус сэргэлдэг. Тийм. Шууд нөгөө юм савтай ус авч байгаа. Тийм савтай цэвэр ус аваад би карантины усаар тийм ер нь бол сүүлийн би 4 жилд бол би ерөөсөө үсээ карантин усаар угаа. Тэгээ таны ус юм аим цаанаа л нэг ерөөсөө нууц илцээ. Тийм цэвэр. Тийм. Яг ингээ Монголын нөхцөл Солонгост бол ингээ Costco энэ төр орохоор амирын том савтай уснууд айгүй хямдхан зардаг. Тэгээ Монголын нөхцөл яг бас цэвэр ус ямар үнэтэй гэдгийг сайн мэдгүй. Гэхдээ ер нь бол тэр айгүй зөв арга юм шүү. Яг тэр Солонгостаас уснууд нь айгүй хулаартай, хулаартай. Шүлтөр багтаа. Айгүй цэглэг орон болохоор ч тэр юм уу. Ус ингээд айгүй хундаг. Тэгсэн хэрнээ бас ингээ айгүй хурдан ургадаг юм шиг санагддаг. Ер нь гар барны ус гэсэн айгүй хурдан ургадаг байхгүй. Яг байгаа орчны ялгаа. Онцлог нь уур юм шиг байна тий. Бас энэ ус уналтанд ч юм уу та одоо таны ус унжсэн уу? Тий. Би ус унаад ирэхээр би юугаар үзүүлсэн л дээ одоо эмнэлэг клиник ажиллагааны эмнэлэг тийм тэгээд таны усны уналт чинь уснаас болж иж магадгүй гэдэг чсэн. Тэгээд тэрнээс хойш бол ер нь цэвэр усаар угаагаад тийм тэгээд ер нь бол усны уналт айгүй багассан. Тийм. Ус гэснээс бас нэг одоо би сонсч Солонгос нэвтрүүлэг үзээ сонсч байсан. Одоо ийм ямар ч тийм ундааны төрөл ороогүй чихэр агуулгадаагүй газ байдаг шүү дээ, ийм савлгаатай. Ногоон савтай газ гэдэг байхгүй юу? Одоо Монголд бол шаан маягийн юм шиг хэрнээ газ хийж үсэн ус. Хийж үсэн усаар одоо ингээд үсээ угаасныхаа дараа ингээд хуйхундаа массаж хийнгүүт одоо тэр хий одоо нөгөө газ нь ингээд хуйхыг маань бас массажлж өгөөд тэгээд бас ингээд ус ургахад айгуу бас нэмэр олдог. Бас ус уналтаас хэрэгэлдэг гэж бас Солонгос нэвтрүүлэг үзсэн. Тийм үү. Тэгээд ер нь бол одоо шинжлэх ухаан чинь ингээл янз бүрийн юмар ингээл гаргаж ирж байгаа штэ. Тэрийг бол би үнэхээр сонсоогүй юм байна. Би мэдэхгүй. Тэр бол яг нөгөө орон орны бүсгүүчүүд одоо ус арга тийм. Солонгос бүсгүүчүүд Солонгос одоо hair artistууд маань тиймэрхүү аргыг аягүй хэрэгэлдэг юм байлээ. Тэгээд яг газар ингэж хуйхандаа массаж хийх юм бол газыг чи ингээ гарн дээрээ тавихаар чи ингээ бөмбөлгнүүд ингээд нэг массажлж амш түгтүг яг нэг тийм мэдрэмжэнд хуйхыг маань ингэж сэргээж өгдөг гинэ. Бас мэдмээр юм байна тий. Би бас анхудаа сонсч. Айгуу зүгээр шүүлтүүрэндээ зөөлрүүлэгчтэй давхар шүүлтүү байдаг. Тэрийг авч хэрэглүүл их зүгээр санагцсан. Харин тий. Цэвэр бас юм байна. Тэгээд манай үзэж байгаа хүмүүс маань бас асуулт байвал тавиарай тий. Таныг бас хятадд олон жил амьдарсан гэж сонсоо. Таас хятад бүсгүүчүүдийн одоо арьс арчилгаа тий өөрийнхөө мэдрэх одоо өөрт тань мэдрэгдсэн янз бүрийн гой сайхны зөвлөгөөнүүд ч юм уу тийм зүйлүүдээс хуваалцаач. Би яг нэг сонирхолтой одоо найзтайгаа ярьсан сонирхолтой юу л да. Манай найз болохоор Америк эмэгтэй. Тэгээд анх би тэр эмэгтэйдээ танилцаад
Гэсэн чи тэр эмэгтэй болохоор намайг гэсэн чинь чи 23 таа гэдэг. Надаас миний насыг ч асуугаагүй. Одоо 2 жилийн өмнө. Тийм насыг ч асуугаагүй. Чи 23 таа гэхээр би тоглоод гүү штэ би 24 таа гэл. Гэсэн чинь үгүй чи 23 таа гэх. Яагаад тэгж байгаа гэсэн чинь чи тэр нэг би айгу залуухан харагдаж байна гэд өөртөө би айгу баярлсан л доо. Тэгээд энэ дээр юу хэлэх гэж байна гэхээр хятадууд ч гэсэндээ манай ер нь хятад ч Солонгос төр Япон ер нь Азийн орны бүсгүүчүүдийн арсны одоо онцлог те маш их одоо чанга те нэгт арстай болохоор тий нэгт болохоор ер нь бол одоо юу гэдэг quality маш сайн өндөр qualityтэй тийм арстай хүмүүс гэж хэлдэг байхгүй. Европын орны хүүхнүүд бол ер нь арс айгу сул байдаг штэ. Маш амархан ингээд хөвшөрдөг одоо өрчлөөддөг тий өрчлөөддөг тий яг тэгээд тэд нарыг ингээ харахаар тэд нар ч гэсэндээ адилхан эмэгтэй хүмүүс бас гоо сайхандаа айгу анхаардаг тий. Гэхдээ миний бодлоор хятад хүүхнүүд юу маш их цай удаг байхгүй юу? Маш их тий хятадын цайнууд маш их алдартай. Тэгэл надад ингээл Сара чи энэ цайг уугаад үз. Энэ айгүй сайн цай. Энэ тийг гээд. Тэгэд айгүйх ногоо иддэг. Тий ногоо маш сайн иддэг. Цай уудаг. Тэгээд бана нэг найз бас тэгжсэн байхгүй. Цай миний ингээд нууц болвол ингээд би ингээд энэ цайг ууд юм аа гэдэг юм ногоон ямар нэг нэртэй тий ингээ бүр ингээ нэгт тий ингээ юм бөөрхий тэгээд тэрийгэ багаар ингээд цайндаа хандлаад ингээ дуудаг тэр энэ цай болохоор миний ингээд одоо нүрийг толгоор сайхан болгодог тий одоо миний нууц байгаамаа би чинь чамд ингээд баг нууцаа дэлгийа гэд надад хэлжсэн байхгүй тэгээд би тэр Америк найздаа биелжсэн чи кофе уудгүй гэд тэгээд гэсэн чинь тийм кофе уудаг. Тэгвэл битээр ялгаа болохоор чи кофе уудаг би цай уудаг юм байна гэж хэлжсэн. Тийм. Тийм. Манай өмнөх хэлбэрүүд нөгөө ногоон цай одоо хятадууд одоо айгүй цай уугаад гоосхандаа анхаардаг одоо гоосхныхын нууц гэж байгаа шүү дээ. Одоо Монголын нөхцөлтэй солонгост байгаа хүмүүс гэсэндээ одоо хамгийн ойрхон аваад хэрэглэх байн ууж авахт ер нь биенд тэр гоо сайханд тэр нөлөө үзүүлдэг цай бол ногоон цай. Ногоон цай өөр нөлөө хилжсэн дээ одоо үрчлээнээс хамгаалдаг. Тэгээд бас одоо би одоо янз бүрийн витамин агуулсан байдаг. Тэгээд бас бие сүрд сайжруулж өгдөг. Хичнээн зөндөө үр дагавартай гэдэг бас өмнөх зэрэг ярьжсэн. Тэгэхээр хятадын нууц тийм би хятадд амьдарч байхад тийм манай найз тэгжсэн. Тэгээд надад тийм олон найз байгаагүй л дээ. Тэгээд миний одоо мэдж байгаа юм гэх юм бол зүйл гэх юм бол тэр тэгээд мэдээж эмэгтэй хүн тэгэл үргэлж ингээ гоо сайхандаа анхаарад тий юун сайн байна гэдэг. Тэгээд бас айгу дөөрөөд юм байлээ. Тэгээд би айгуух цай удаг. Одоо ингээд кофе бол би сайн мэдэхгүй. Ууд сайн мэдэхгүй тийм. Тэгээд хүмүүс маань үсгийн асуух шампунь хүрхгүй бол хуухны үнээр яаж арилгах билээ гинэ. Одоо нүрийг ч гэсэндээ угаахта хөөсөр угаад штэ тийм үү? Хөөсрүүлж агаад тий ингээд савнгаа маш сайн хөөсрүүлж агаад ингээд зүгээр л хөөсөө нүүрэндээ наагаад тэр хөөс чинь өөрөө ингээд тэр юг нүүрний бүх гүн одоо бохирыг арилгаж байгаа штэ тий. Тэрнтэй адилхан үсээ угаахта хүснийхээ угийг үзүүрийг ингээ сайн хөөсрүүлээд угтаа ингээ хөөс нь ингээ хүргээд тийм тэгэж яг шампунь гэх юм бол одоо чинь Head and Shoulders гэхэд л одоо маш их одоо chemical агуулсан тийм шампунь байгаа шүү дээ тий. Тэр яг тэр шампуныг гарн дээр асгаж агаад хуухандаа наах биш тийм үү? Тийм. Тэр шампунь ч өөр айгу хүчтэй юу байхгүй тий химийн боц яг байлан гаралтай биш шүү дээ тий. Тэгээд ихэнх хүмүүс ерөнхийдөө тий энэ дээр хэлэхэд шампунь яаж сонгож авах вэ гэхээр
маш ингээд тансаг үнэртэй байдаг шүү дээ тий. Тэд нар бол маш хэмжээний chemical агуулсан. Тийм chemical агуулсан байсан тий. Маш их хөөсөрдөг тий яг үнэ. Тэгээд ерөнхийдөө үнэр айгу багтаа. Манай Монголыг би бас айгуух маш олон жил би халгаан шампунаар айгуух удагсан. Монголын тийм айгуу сайн штэ. Үнэхээр сайн би бүр Монголд очих болгондоо би ингээ халгаан шампуныг хэд хэдээр нь аваад ингээд авч яваад халгаан шампунаараа би бодог гэсэн. Тийм халгаан шампуны одоо үед маш жоохон үнэр их орсон байлээ. Дээр одоогоос бол 5 жилийн өмнөх энэ төр халгаан шампун бол үнэргүй байсан штэ. Тэрийг бас би санаж л да. Би бас нэг газар ажилладаг байхад одоо тэнд ажилладаг байсан солонгос захирал маань Монгол хүнээр одоо байнга захиалаад халгаан шампань авч байгаа. Тийм халгаалтанд айгуу тийм штэ. Манай охтууд ер нь халгаан шампунаараа угааж ивэл яасан бэ гэж би бас зөвлөмөр байна тий. Айгуу тий ханаас бол ханаас ингээл аваад угаах боломжтой. Тий би тий хямдханд тий тэгээд үсээ айгуу гоё халгаан шампунь бол айгуу эрүүл үсийг айгуу гоё эрүүл болгодог байхгүй. Стелнер үсээ угаах яваа ёстой аим буруу гэдэг юм байна. Би болохоор яг тэр хөөсөөр нугаадаг гэдэг арга бол бас өнөөдрийн үс арчилгааны бас нэг чухал тип болж байгаа шоктоо залуучдаа. Би болохоор яг шампунаа ингэ заавалхын данд ялаад сайхан массажлал авчихдаг гэсэн. Хөөсөөр нь хуухаа угаад тасыг нарилгаад аль болох үснийхээ урд нь бол шампунь өргөх муу гэж шүү. Бас тэгээ яг үнэртэй шампунь хайдаг байхгүй би. Аль нь илүү гоё үнэртэй. Үнний дараа аль нь үнэр нь илүү удаан. Тийм тийм. Тэр бол бас буруу юм. Заавал үнэр юунд хэрэгтэй? Хамгийн гол нь гүн цэвэрлэх хэрэг. Чухал анхаарлаа хандуулах хэрэгтэй тийм. За маань юм асууя, бям гэрлээ гинэ. Танайх өөрсдийн салон студидтэй юу вакс хийгээд бас хөмсгөөс асуулмаар байна. Хаягч нь хаа. Манайх бол яг тийм одоо студид дээр салон байхгүй манайх бол зүгээр гоо сахны зөвлөгөө өгдөг тийм нэвтрүүлэг байгаа. Тэгээд паставка батцэн гинэ. Хаа үчимийн бүсгүүтүүдээ нүүрний булчингийн сулрал яах вэ? Үрчлээг яаж арилгах вэ гинэ. Энэ тал дээр бас одоо та өөрийнхөө мэддэг өөрийнхөө арьсан арчилдаг агаас зүйтэй бас олоор яаж үтсэн болохоор тэр орны эмэгтэйчүүд бас үрчлээний эсрэг яаж бас ямар арга хэрэгэлтэйг талаараа тий үрчлээ яг ингээ манай Монголын нөхцөлд бол үнэхээр үрчлээ үүсгүй байхын аргагүй хуурай тий эрс уур амьсгалтай болохоор ингээд хүнд ингээд үрчлээ үүснэ. Гэхдээ үрчлээ яаж арилгах вэ гэд ер нь бол яаж миний бодлоор стрессгүй өөртөө ерөөсө стресс гаргахгүйгээр тий айгу тайван байх нь айгу чухал. Зүгээр л ингээл одоо ингээл гудамжаар явахтаа хүртэл яагаад заавал ингээд хөмсгөө зангидаж явах хэрэгтэй тий. Тэр чин одоо ингээд тэр хүн өөртөө нэг зураас нэмж ийна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд манай Монголын нөхцөлд бол үүсэж байгаа нөхцөл нь тийм гэж би боддгийн хувьдаа. Тийм тэгээд яаж үрчлээг арилгах вэ гэд тэгж байхын тэгээд би бол зүгээр одоо үрчлээний эсрэг л тос төрхдөг. Тийм. Тэгээд өөр асуудаг миний мэдгээр бол солонгос айгуу чиглэг уур амьсгалтай байна шүү. Тэгсэн хэрнээ тийм чиглэг уур амьсгалтай солонгос бүсгүүчүүд юу төрхдөг вэ гэхээр айгуу их тийм тослог тийм чиглэг одоо фаундейшн BB крем тэ эсвэл кушн төрхдөг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг яг ингээ монгол шиг шороо хийсдэггүй болохоор нүүрэн дээр нэр шороо наалдахгүй. Тэгсээр ингээд бараг үсэн ингээ гот ингээ наалдаад үлдэхээр тийм амар тослог юм ирэлдэг. Тэгээд тэрнийхээ гадуур нь бас одоо тийм дайлтаа мист одоо нөгөө янз бүрийн савлгаатай юм жижигхэн мистнүүд байдаг шүү дээ. Ийм мистийг ингээд бараг цагт хэдэн удаа чи ингээ байнга цацааж явж идэв юм лээ. Нүүрний айгуу гоё тослог тийм гүлүүр харагддаг тийм. Мист чинь бол ер нь одоо арьс чигшүүлэх үйлчлэгээтэй бас одоо янз бүрийн агуулмжтай байдаг ш зарим үрчлээний эсрэг одоо тийм юу бодис байдаг учраас иймэрхүү мистийг яг өөртөө тохирсон мисттэй болоод тэгээд Монголын нөхцөлд бол яг амар тослог тэгж будна гэхээр тослог арьстай хүн чих байдаг. Дээрээс нь шороотоос их учраас нүүрэн дээр
нэг шороо пүн гэхэд нэг шороо ирэл нүүрэн дээр наалчих. Тийм болохоор хөвчлэн Монгол өсгөөчүүд маань мат одоо фаундейшн хэрэглэж хуурай болдог ш. Тийм болохоор тэрнийхээ гадуур нь ингээд байг мис цацаад мистэй сайн шингээх юм бол үс ирээд наалдаад байхгүй тослог болохгүй бас дээрэс нь одоо нүүр хуурай одоо чигшил авч гинэ гэдэг чинь бас хүрчлээнээс хамгаалж гинэ гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд яг миний одоо яг хэлэх гээд байгаа зүйл бол ерөөсөө айгу стрессгүй ядрахгүй за яг амьдралын одоо журмаар тий ажил хийдэг хүмүүс ингээд амьдрах гэж тэгээд ажилдаа айгу стресстэй ядардаг. Тэгээд тийм болохоор тэр бол маш их хэмжээний хүнд айгу хүний нүүрэн дээр өсчээд төгстэй байна. Ганцхан Монголд ч биш. Өнөөдөр би гадуур би Монгол эмэгтэй те гадуур явсан л да. Тэгээд тэр болохоор Солонгост ингээд ажилдаг. Тийм тэгээд надаас дүү байсан. Тэгээд би бүр тэсгүй ингээд чи яагаад ингээд үрчлээ ингээд нүүр дээр чинь тогтчихваа гэдгсэн чинь ингээд би ингээд ажил хийгээд шүн би ингээд 2-3 жил би ингээд шүний ээлжинд ингээд Солонгост ирээд шүний ээлжилдээ ажиллаад тэгээд ингээд үрчлээ айгүй ихээр тогтцоон гэд надад хэлчихсэн. Тэгээд тэр болохоор бас яг миний бодлыг бас баттгаж өгч байгаа байхгүй яа. Тэгвэл маш их ядарч хүнд амрах цаг хэрэгтэй. Жохон ингээ ядарсан үедээ 10 минут ч гэсэндээ ингээд нүдэн ханаад ингээд амарчдаг байвал айгүй зүгээр юм шиг санагдаж ш. Тийм. Амрахтаа хамгийн чухал нэг зүйл нь будагтайгаа хийжээс унтаж болохгүй. Тийм. Тэгэхээр маш их хүмүүс бол бас тийм ингээ нүүрээ угаахгүй гадуур явж авчтайгаар шууд унтчихдаг хүмүүс тэгэж бас болохгүй. Тэгэхээр нөгөө нэг маш их хэмжээний өвчлөө бас тогтоох тийм үүсэр олж ирдэг тий. Тэгээд манай нэвтрүүлэг болохоор яг ингээд гаднаасаа гоё одоо байцгаая бас одоо дотоос гоё одоо байцгаая гэсэн тийм хоёр зүйлийн тухай ярьдаг. Эхний хэсэгтээ бол гадаад үзэмжнээсээ тий яаж илүү гоё харагдах вэ гэх мэтлэн зүйлийг ярьсан бол одоо ерөнхийдөө бол нэвтрүүлэг маань өндөрлөх төгсөж байна. Тэгээд одоо гурлаа дотоод сэтгэлээсээ яаж одоо үзэсгэлэнтэй байх вэ те эрэгтэй хүмүүсээр дотоод сэтгэлээсээ яаж одоо илүү одоо эрэгтэй хүн дээр юу гэж илүү үзэсгэлэнтэй гэх юу гэж ярьдаг гэлээ гэхгүй илүү одоо джентльмен байх те тэр талаар гурлаа ярьсан. Тэгээ саяас инээд те аль болох уурлахгүй уурлаад ингээд ер нь хөмсгөө цагтаад ингээд байна гэж чинь нүүрний яг ингээд нөгөө болцонгуудад айгүй ачаал өгөө тэр юм зүгээрээ бас арьсмаа нүрчлээ техникэн одоо шалтгаан болно шүү дээ. Стресстгүй ингээд дэлгүүрт Монголд жишээ нь бид айгүйх сонсч байсан байхгүй Солонгост ингээд байгаа хүмүүс Монголд очиод ингээд дэлгүүрт ороод нийгэм авсан ч хүмүүс нь бараг авахгүй бол яах гэж үзээд байгаа ингээд тэгдэг ч юм уу тийм. Тэгээд дэлгүүрт ороод ингээд дандаа амир яраасан уурсан одоо нөгөө байгаа замын төгжрэл дээрээс нь айгүй хүүтэн байна халтаргаатай утаатай байна ингээд бас найзтайгаа уцаар ясан ч маа найзаас тэгчихсэн байхгүй бүтэхгүй маяг. Ер нь төгшөөс нь юутай тийм. Тиймгүй зүйлсүүдээс ингээд жижиг зүйлсээс айгүй стресс аваад хүмүүс маань тэгээ тэр нь өөрийн мэдлгүй ингээд жоохон ингээд хөмсгөө замтаад ч юм уу те одоо нүүр төрхөөрөө цараагаараа жоохон илэрхийлээ тэгээд яваад идэг гэж магадгүй тэгээд би бол хүмүүстэй миний зүгээс хэлэх зүйл бол одоо ингээд жишээ нь дэлгүүрт ороод нэг юм авсан ч гэсэн те одоо нөгөө хүн нь хэдий ууртай байсан ч гэсэн хэдий ингээд нэг одоо тэг авч хэлэхгүй илдэг биш байсан ч гэсэн те ямар нэг юм худалдаж авах юм бол баярлаа гэд хэлээд инээгээд гарах ч юм уу те одоо юм үзэх бол эвтэйхэн тэрийг үзүүлээч ихтэй гэд ингээд яг тэр хүн ямар харьцсан тэрэн шиг харьцах биш одоо өөрөөсөө эхлээд би илдэг байх юм бол энэ хүмүүс надаар дамжуулж илдэг болно гэсэн тийм сэтгэхүйтэй болох юм бол бас саяны хэлсэнчлэн те яваад үүдээд ингээд үзэх юм бол стресстэй байна гэдэг чинь та өөртөө үрчлээ нэмжин гэсэн өөрөө бас өөрөө муу энергээр өөрийгөө дүүргэж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд бас тэгж хэлмээр байна те баярлаа гэдэг ганц үгнээс эхлээд тэр хүний сэтгэл нь гоё бол тэр хүн чинь цаашаага өөр нэгэн үйлчлүүлэгч орж ирэх тэр хүнтэй илдэг харьцаж болно. Хоёрын зүгээс юу гэж хэлмээр байна. Миний хувьд болохоор хүн одоо дотоод сэтгэлийн илэрхийлэл одоо гаднаа ингээд мэдрэгдчихэд шүү дээ тий. Одоо үйл хөдлөлөөрөө ч юм уу дотроо бодож исэн юм чинь гадагшаа ингээд мэдрэгддэг. Тийм болохоор дотроосаа
айгүй гоё сайхан зүйлийг бодож явах юм бол гаднаа ч гэсэн одоо хүнтэй харьцах ч юм уу ямар нэгэн байдал дээр илүү одоо гэгээлэг сайхан харагдах юм болоо гэж бодож байна. Тэгээ бас нэг юм хэлээд бас ингээ нөө ер нь бол сүүлийн үеийн залуучууд маань амар их ингээ чихв зүгээд дуу айгууг сонсч явдаг шүү дээ. Тэгээд бас сонсдог дуу нь айгуу тийм стресстэй ч юм уу амар хараал урсгасан тийм дуу их сонсоод авах юм бол тэр хэмжээрээ бид нэр өөрийн мэдлгүй ингээд бидний тархинд ингээд яг тэр одоо хараал ч юм уу тэр одоо янз бүрийн дууны тэр янз бүрийн муу сүрэг тэр зүйлсүүд ингээд бидний тархинд бичигдчихэдэг гэдэг тэр бичигдчихэдэг зүйлс маань бидний одоо өөрийн мэдлгүй өөртөө мэдгүй байгаа гэсэн үйл хөдлөл бодол санаа болж ингээд гарч ирж байдаг гэдэг юм лээ. Тийм учраас бас аль болох тийм одоо хараал орсон ч юм уу муу энергитэй дуу сонсохгүй тийм одоо гоё дуу сонсч гоё зүйлээр аль өөрийгөө цэнгэлжээж бас тэр хэмжээгээр гоё үг гоё сайхан бодол гарах болоо гэж бас бас өглөөг ямар ухтгаас ахуулаад тэгээд тэр өдөржингөө ямар байх нь шалтгаалтай юм шиг санагддээ шүү дээ. Өглөө ингээд айгу уур бухимдалтай ч юм уу ингээд гэрээсээ гарахаар тэр чигээрээ жоохон тийм ажил бүтэхгүй юм шиг айгу хэцүү байдалтай өнгөрөөдөг. Тийм болохоор өглөөг ч ихсэн айгу гоё баяртайгаар баяр хөөртэйгээр өнгөрөө одоо ухтах юм бол бас сайхан одоо энерги хүмүүс тарааж чадах өөртөө ч ихсэн амар тайван байх, стрессгүй байх одоо уу таалгуудыг нээж өгөх юм болоо гэж бодчих. Тайван өглөөсөө сунадаг уу? Яг ингээд сэрчээд. Тийм сунадаг. Хамаа би ингээд нэг гоё ингээд. Би болохоор хаяа гараад биш. Би сайн нөө бас юмнаас уншсан баггүй яа ингээд өглөө босоод бүх бие ингээд цангалаад ингээд амар гоё ингээд сунаангууд яг тэр хэмжээрээ хүний биед ингээд цусны айгу хурдан гүйдэг гинэ. Цус хурдан гүнгөт яг тэр хүний ингээд нэг сэтгэл нь ингээд амар гоё болж яг ингээд шоколад идсэн юм шиг болдог гинэ. Шоколад идэхэр чи хүний сэтгэл санааг айгу гоё тайван тийм нэг баяртай болгож өгдөг шүү дээ. Яг тийм болгож өгдөг. Өглөө босоод яг амар гоё ингээд сунаагаад яг өглөөг эхлэх юм бол бас айгу одоо би махадад ч гэсэн иргэнлээ тий. Бас амжилт гэж зөндөө хүмүүс комент бичсэн. Бас зөв шүү, тэгэх хэрэгтэй гэж хүмүүс тэмцэн байна. За өөр баярлалаа. Зарих зүйлээ яриад тэгээ жоохон зөвшөөрөл өндөрлөе тий. Тэг хүн бол дотоод сэтгэлээсээ айгуу гоё гэгээлэг байх юм бол тэр хүн улаас ойр орчин айгуу гоё гэгээлэг болгож чаддаг байхгүй. Тий. Тэгээд яаж гэгээлэг болох вэ гэж хүмүүс бас ингээл би бас найз нартай ч юм уу ингээл бас ингээл дүү нартай ингээл тэгээ ингээл жоохон ингээл зөвлөгөө өгдөгдөө ямар зөвлөгөө гэхээр наад захын соёлын зөвлөгөөг өгдөг байхгүй. Ийм соёлтой бай. Тэгээ ингээл ингэхээр тий соёл гэдэг чинь өөрөө хүнийг аягүй гоё гэгэрүүлж өгдөг байхгүй. Тийм тэгээд яг хоо миний хувьд бол би амар өөрөө ингээл тийм мэрэгчлээ тий хүнийг ингээл зааж сургадаг тийм хүн биш л дээ. Гэхдээ яг хоо нэг яг хоо лорноор яваад одоо гадны дотны хүмүүстэй уулзаж уулзаад ингээ үдсэн болохоор соёл гэдэг бол үнэхээр агуу бас тэр одоо улсын болон тэр хүний одоо дотоод сэтгэлийг илэрхийлж идэг идэм байна гэдэг би бас аюул сайн мэдсэн. Тэгээд тийм үнэхээр соёлтой байна гэдэг бол тэгэл тэр хүний одоо дотоод сэтгэл ямар вэ гэдгийг л гаргаж илэрхийлж байгаа юм шүү дээ тий. Тэгэл хүнд аюу муухай хандчаал ингээл зүгээр л нэг энгийн уучлаарай гэд хэлж чадахгүй юм бол үнэхээр одоо юу гэж хэлгэн бүдүүлэг гэж хэлэхэд тэгэхээр л зэрэглэм байгаа байхгүй тий. Уучлаарай гэдэг үгийг бусдыг хүндэлдэг хүний төрүүлж хэлдэг гэдэг үг гэдэг тийм тий. Таны чиний бас өглөө ингээл сунаагаал ингээд тэр чинь бас зөв өглөө ингээд хүн ингээд яаж боцсон ингээд босоод шууд ингээд сандарч босоод сэрүүлэг тавиал ингээд ажиллаа яраал ямар нэг юмд яараал ингээд явхаар тэр өдөртөө ингээд стресстэй юм шиг санагдтыг миний хувьд ч гэсэндээ яг л адилхан тий би бас ингээд өглөө хаяа ингээд маш их яруу босоод ингээд бүх юмыг ингээд төлөвснийхаа дагавгаар ингээд хийхгүй тий гэхээр бас тэр өдөртөө айгүй стресстэй байхгүй айгүй тийм
тэр орчныхаа хүмүүст гэрэлгээ хайрыг өгч чаддгүй юм шиг надад санагдсан. Тэгээд миний хэлэх жаа зүйл бол өглөө ингээд босоод сэрээд айгуу гоё ингээд ядаж нэг 5 минут те ингээд нүдэ нээгээд анаад ингээд тэгээд айгуу сайхан ингээд өглөө бахархалтайгаар те талархалтайгаар ингээд өгдөх юм бол өглөө бол үнэхээр хүний амьдралын айгуу чухал цаг мөч байхгүй юу. Тийм болохоор орноосоо босохдоо айгуу тайван хүмүүсээ босч ивэл айгуу тийм өдөртөө айгуу сайхан байдэн шүү гэд өөрийнхөө зүгээс л тийм бас тэгээ зөвлөжтэй ингээд жишээ нь ингээд Монголын нөхцөлд бол ер нь Монголын амар санджаа болохоор ингээд байн Монголын нөхцөл гэхээр Монголд бол ингээд нэг имэ таач юм уу тэ аав ээжтэй ингээд айгуу олон амьдэрдэн штэ. Яг хамгийн түрүүлээд бол имэ ч юм уу өвөнөр ингээд босчдөг штэ. Аав нар ч юм уу босдог. Тэгээд яг аав нар ээж нар үлдэж явах юм бол тийм яг ингээ өглөө босоод айгуу гоё тийм өглөөний айгуу гоё сэтгэл сэргээсэн дуунууд идэг штэ. Яг тийм дуу тавиад хүүхдүүдээ ингээ баян сэрээгээ сурчих юм бол хүүхдүүд ч өглөө алгаа айгуу гоё энергитэй бас сэрнэ гэсэн шүү дээ. Тийм тийм. За тэгээд ерөнхийдөө нэвтрүүлгээ өндөрлөе. Өөр асуулт асуусан хүн байхгүй байна. Тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэгт гадаадын хүүтэн багтж байгаа холоос ирж оролцсон танд баярлалаа. Намайг ингээд яг гурлаа ярилцаас асан чинь бас гоё байлаа. Тий, айгуу гоё байлаа. Нэвтрүүлэг эхлснээс хойш бас анхны зочин та болж байгаа. Оо, яста гайхалтай баярлалаа. Намайг ингээд өөрч нэвтрүүлэгтээ ингээд оролцуулсанд үнэхээр талархаж байна. За тэгээд нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээ манай нэвтрүүлгийн одоо хамгийн сүүлд хэлдэг өөрөө байдаг байгаа. Жихэн гоо зөвслэн зүрсгэлтэй яг зэрэг хамтдаа хэлээ те. Жихэн гоо зөвслэн зүрсгэлээс үүдэлтэй шүү.